Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ? Хүүхдийн амьсгалын тоо 1 минутад хэвийн хээсээ олон болохыг амьсгал олшрох гин. Үүнд 2 сар хүрээгийн хүүхдэд 60 ба түүнээс олон, 2-оос 12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон, 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно. Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй тайван үед амьсгалыг 1 минутын турш тоолоорой. Унтж байвал бүр сайн. Секундын зүйтэй эсвэл электрон цаг ашиглана. Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж амьсгал авахд хэвлий төмбийж гаргах үед цааш болох ба үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаараарай. Цээж хонхолцох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхохыг хэлнэ. Хатгалгаа өвчний шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Уншиж бэлтгэсэн хүүхдийн контент YouTube суваг 2024 он